Орхон аймагт 100 мянган хүн амтай. Үүний ихэнх хүн ам нь Баян өндөр суманд амьдардаг. Сумын хэмжээнд тохилог орон сууц нийт 123. Үүнээс 4 давхар 55 орон сууц байдаг байна. Үүнд 9336 өрхийн 33559 мянган хүн амьдарч байна. Нийт хүн амын 38.2% нь тохилог орон сууцнд амьдарч байна. Харин Улаанбаатар хотын 78% нь гэр хороололд амьдардаг. Иймээс гэр хороололд зориулсан эко шүршүүр бий болгожээ. Энд бол ер нь бол ийм утгатай. 20 литр усан дээрээс орон сууцных шиг тийм сэтгэлийн ханамжтай усанд орох боломжтой болж байгаа. Яахаар 20 литр ордог вэ гэхээр энд бол шүршүүрүүд маань толгой нь бол удирдлагатай 3 функцтэй тасалдаж оруулдаг, зогсоодог, үргэлжлүүлэн оруулдаг юм 3 функцтэй. Энэгээр усаа зохицуулаад орчин гэсэн үг. Энэ кабин маань өөр ус нэвтрдэггүй. Оксфорд 600 гэсэн юм материал ерөөсөө ус нэвтрэхгүй. Усанд орсон ус маань саарл ус маань доороо тунарж үцгэд тэрийг болохоор бас ус нэвтрэхгүй тэргээ сордог ноцоостой, шүүлтүртэй жижиг ноцоостой тэр нь буцаагаад хувийн төмпөндөө аваад тэр саарл усаа ашиглах болно. Тэгээ одоо нөгөө нэг ус халаат систем ээ. Ус нь болохоор энд бол нэг л систем байгаа. Усаа халаадаг. Өөр 20 литр усыг 15 минутанд халаана. Усанд орох хангалттай. Өөрөө бэлэн боллоо гэсэн энэ бол Оросын тийм шүршүүр байгаа. Үнийгээ эндээ хэрэглээд кабинд усанд орчиж болж байгаа. Энэ нь бол халаадаг. Нөгөө 2 шүршүүр нь бол нэг нь бол машиндаа хэрэгжилж болно, гэртеж хэрэгжилж болдог. 12 вольтээр ажилладаг. Нөгөөх нь 12 вольтээр цэнэгэлждэг. Хаач авч яваад усанд орчиж болдог. Гэртеж болно, гадаалж болно. Ийм 2. Тэр нь болохоор усаа халаасан нөхцөлд. Анх би бүр 2 жилийн өмнө 10-ыг хэлгэж ирсэн. Одоо тэд нар хэрэгжилж л байгаа. Нэг ер нь 2-ыг болохоор Завхан аймгийн Шилэвстэй сумын засаг дарга бүр ажил олгож ирж 2-ыг авсан. Нэг нь хүүхдүүдийн дотор байранд хэрэглэх, нөгөөх нь эмнэлэгтээ хэрэглээгээд одоо тэдэртээ юу болж байна гэхэд өстой асуудал өстой сайхан юм аа л гэдэг л. Тэгээ энэ бол 2 жил ер нь бол 2 жил батлагдсан зүйл. 350 яг энэ юугаараа. Мөн тус бүтээгдэхүүн нь ус тог баг зарцуулалтаараа давуу талтай юм. Учир нь Монгол орондоо цэвэрсний хомсдолтой орны нэг юм аа. Энэ бол 80 сая өдөр. Цахилгаан усны хэмнэлт. Цаг. Одоо хүний амьдралын 3 гол чухал хэмнэгээд байгаа. Айлч хот Монгол ус таанч авсан дулаан цахилгааны хэмнээ, усаа хэмнээ гэдэг. Яг тэр нь тохирсон. Учир нь ер нь бол халуусанд орохдоо нормативаар нэг хүнийг 180 литр усанд орно гэж нормативлсан байдаг. Тэгвэл одоо энэ олон гэр хорооллын энэ 700 мянган өрх хэрвээ ингээ 20 литр усанд ингээ хавтаа ороо сурчдаг ийм хөвшилтэй болчвол энэ чинь алсын зарилга шүү дээ. Тэгвэл энэ чинь нэг хүнээс 160 литр хэмнэгдээд байна гэсэн үг. Би одохдоо энд цахилгаан ус хэмнэхээс гадна цагийн хэмнэ гэдэг те энэ ингээд энэ бүхэн болохоор энэ цаана харагдаад байдаг. Стандарт 4 гэрүүл юу амбалтыг гэрүүл хэрвээ ингээд халуусанд 3 усанд 7 хоногт нэг удаа ордог бол те тэр мөнгө нь ерөөсөө 6 сар хагасны мөнгөөр ерөөсөө энийг худалдаж авах тийм л тооцоо гарсан л. Энэхүү гэр хорооллын эко шүүлтүр нь гэр хорооллын айлууд гэртээ ямар ч дид бүтц шаардахгүйгээр усанд орох боломжийг бүрдүүлснээр хамгийн давуу талтай юм аа. Ямар нэг ариун цэврийн өрөө шаарддаггүй өөрийн гэсэн ус нэвтрүүлдэггүй тусгай кабинтай. Усаа өөрөө халааж шахдаг шүршүүртэй. Үүнийг бүх насны хүн хэрэглэх боломжтой бөгөөд энэхүү бүтээгдэхүүн Монголын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн шийдэлтэй. Ингэснээр ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой юм аа. Лаборатори төгсөн чинь услаханы процент нь өндөр гарсан. Нэг хоосондоо ганцхан тэдний